битээр гэлүүгээ харж байна. Энэ удаагийн влог зүгээр гэрлүүгээ харилт байгаа. Яаж явдгийг харуулъя. Харин миний малгай хэлсэн. Тэр одоо багцаал дээр явж байна. Багцаалаасаа одоо 4:40-д вагон цугаад. Тэгээ өглөө 90-нд буун. Тэгээ бид хоёр ер нь ордос руу гэрлүүгээ алахын тулд бараг 3 вагон дамждаг байгаа. Тэгээ тэрийг харуулъя. Сонирхолтой байл үзээрэй манайхаа. За бид хоёр вагондоо суусан. Доор судлах гэсэж доод талын дүүрсэн байсан юм аа тий. Тэгээ дээр ингээд хөрхөн ширээ болгоод одоо хөзөрдөг чинь. За бид замын үд дээр ирсэн. Бид уул нь 8 хэдийн автобус илээ хараа. 8:10 автобус захиалсан байсан чинь тэр нь өчигдрийнхийг авчиж захиалсан. Өнөөдөр 27 болж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид одоо хэлт авах автобус басаа. Одоо энэ аваасаа нэг унаа олно доо. За нэг юм хунаар маш шалсан сайхан өглөө байна. Зогсчих сайн байна. Шунглаа дээр зогсчих сайн байна. Тэр өмнө зогслоо. Зогсъё. Гурын алт явж байна. Тэр амар сони явсан. Замын өдөр чинь хэл тавх гэж бас. Гурын алт, хоёрын алт, нэгэн алт гэж дээдээ. Тэр тэгээд автобуснаа цагаан юм. 100 явнаар тийм сууж тавьчих байна. Энэ брахаа болох юм байх юм шиг. Үн хашаа тавьчих юм байх хоор. Энэгээр л амьдраад ээжтэй хоёроо. За ингээд уурсаад орд юм бид. Ядаж тэнд ялж 0-тэй юм байна да. Одоо ингээд бараг 2 цаг очсон юм байна. За Монголын хэл гараад ирлээ. Монголын хэл дээрээс Алаанбаалт үтэй яриа. Урдуур мурдуур. Тэр урдуур мурдуур ахч нар чинь бүр амар офтор бүр дээж орж ирдэг. Бас жоохон бүдүүлэг байгаа юм байна. Дээрээс нь битээрийг өсөж өглөө. Өглөөний цай уугаагүй тэ яриа. Үлсэж өглөө. Баяна. Сая очир дээрээ төвчнгийн өөрийг хөргсөн дээр. Энэ өдөр аим шиг орж ирсэн. Үглээ. За би очиж. Би орж гэсэн юм гэсэн. Очтой. Миний урдуураас очир дээсэн за яах вэ тэл. Битүү хүн байна. Хүмүүс чи ямар ч хургашин явдаг болцгооцсон. Тэ. Ер нь 100 болоод урагшаа явчих юм шүү. Ядаж 90 орж үзье гэж бодсон юм шүү. Чи дэмшиж байгаа. Ирээ хотоор аялж байна бид хоёроо. Хэл нэгдээд ирж байгаа ч одоо юу ивчгүй байсан чи одоо бүр амар хүн амтгүй штэ.
монголчууд ихтэй. Хүмүүс ер нь хөдөө явахаа болоод ер нь 90 авчаад ирээ, 90 орчоод ирээ гэдэг юм шүү. Бараг тийм болсон юм шүү. Дойрч орой богонтой тий арай 11-с дээрийн богоо байна. Тэр хүртэл буудалд амарч агаад арай хоол идээд тэгээд богондоо суугаад маргааш өглөө богд дээр очиод богд гээд хятадын үйлдвэрүүд ихэд хот гэсэн тий. Бас тийм нэг хот эдийн тэр хотоор дайраад тэр хот чинь хотын цаана гэдэг байхгүй юу. Тэгээд тэр хотоор дайрчаад тэгээд цаашаага ордос руу харина да. Тэр чинь нийт баг Монголоос гараад 3 хоног явд юм тий. 3 хоног явд юм гэрлээ ба. Амар халуун байна. Одоо битээр миний туртай идэх юмний дэлгүүрүүдээр явж ийн. Өвөш орчих дамжаад. За. Ой. Ингээ миний туртай. Хүнсний зах. Яа, яц. Кайна. Хоол идчихэд бит хоёр ирээнийхээ богоон суусан байгаа. Энд чиний 1 хоног явчаад маргааш богд гээд хот дээр очноо. За өглөөний 8 цагт богд дээр буулаа. Тэмээ божгоос л хүмүүсээ дөө. Сэрэл босч ирсэн 2 царай. Одоо 8 цаг болж байна. Бид 10 цагт ордос руу богонтой. Тэр үргэлжлэлээр одоо өглөөний цаг авна да. Ямар халуун юм бэ? Бид хоёр одоо ингээ богдоосоо 2 цаг гарan богоноор яваад ордост очиод тэгээд орцоосоо бас дахиад таксинд суугаад 2 цаг гарan юм уу 3 цаг яваад Ордос хотын Үүшин хушуугээд гэртээ очдөг байгаа. Тэгээ одоо энэ болохоор Орцын наагур такситайгаа явж байгаа бичлэгээ хийсэн байна. Тэгээд дараагийн влог маань болохоор Хөх хотоор дахиад аялсан байгаа. Та хэд маань тэгээд тухлан суугаад таалан сонирхоорой.